Бүгдээрээ сайн уу? Удаан хүлээсэн үү? За ноён гэрэлтгээ кино маань ердөө 6 анги үлдсэн байгаа. Тэгээ үлдсэн 6 анги 3-3-аар нь ярьж өгөхөөр бэлдээд байна. Ингээд 19 дугаар анги. Үсэд хариулсан ээшийн Думмыг чи миний гарт өгөхийг үнэхээр хүссэн бололтой. Ахиж надад санаа тавих хэрэггүй гэхэд Думмэ та тэр үед миний зөвшөөрлгүй намайг аварснаас олж би итгэлтэй энэ хурж таны үсийг тайрахад хүрлээ гэхэд ээшийн тэр үе рүү буцаж очсон ч би чамайг аврах л болно. Ахиж тааруул амиг чинь авна шүү гэхэд Хина тэр хоёрыг салгадаг. Хина та гартаа буу барьснаас олж 3 залуу тэмцэлдэж байна. Би үсээ зулгаалгаж үснээсээ чирүүлж үтсэн. Тэглээгээд бүгд сүрчихгүй. Ингэж байж яаж жусоныг аврах гэв гэхэд ээшийн бид бүгд өөр газар өсөж өөр зүйлсийг хайрладаг. Ээж аав минь надад үлдээсэн энэ үс миний хувьд үн цэнтэй гэж хэлдэг. Юужин наадах чинь чинийх юм бол ягаад тэр айлаас долцсон юм бол гэхэд Такаши харин л дээ хин хулгайсан юм бол гэхэд Юужин миний өрөөгч зөндөө ухаж төнхөж байсан. Би хулгайчийг бариагүй чи барьсан бололтой гэд цааш явдаг. Сүми өөрөөс нь болж авхай Думмайд өөртөө болсон. Гэтэл Думмай өнөөдөр авхайн үсийг тайрчихсан гэдгийг Юужинд хэлдэг. Юужин эднэр ягаад бүгдээрээ миний дургу ингэж хүргээд байгаа юм бол нэг нэгээр нь дарах ёстой юм уу хэмээн бодно. Охиных нь үсийг тайрсныг мэдсэн гуу ноён Думмыг дуудуулан авчирч шүүрээр хамаг чадлаараа балбаж ахиж охинд минь ойртох юм бол язгууртан яагаад язгуурсан байдгийг мал нэтлэгч яагаад мал нэтлэгч байдгийг ойлгуулна шүү хэмээн тамираа тасартал зогтог. Энэ үед юужинч тэр хийсооч тэр бүгд гуу ноёны цуглана. Ямар нэгэн уйлаан болох гээд байна хэмээн Хина бодон суун. Үсгэдэг солонгосчуудын хувьд их утга учиртай. Манайд ч гэсэн дайхаа үргэлжлэх гээд их ач холбогдол өгдөгтэй адил санагцсан. Гуусан ноён ээшинд за яах вэ? Зүгээр үс шүү дээ. Амьд байгаа нь ихэм гэд гарч ав. Үнэн дээр ээшийн өвөн загнахгүй хэмээн ихэд айж байлаа. Иван өдөржин бодсны эцэст ээшиний эцэг хийг алсан. Тэдний охин ийм том болж өмнө нь гарч ирсэнд гайхаж байв. Тэгээд тэрээр Хисогийн аавтай уулзаж Хисо Хина хоёрыг ч бас дуудан хамт кофе ууцгаана. Цаад санаа нь мөнгөтэй гэдг нь Иванд таалагдаж байлаа. Иван Хината чи тэр ээшинтэй ойртох хэрэггүй. Би түүний ээж аавыг алсан гэж хэлээд яваад өгдөг. Энэ мэдээ Хинада маш хүнд хэцүү байлаа. Юужин Хинагаас Мори Такашигийн өрөөний түлхүүрийг гуйж аван нууцаар орж нэгчгэд ээшний өвөө болон аавтай холбоотой хүмүүсийн нэрсийг тэмдэглэсэн байхыг олж мэддэг. Тэгээд харсан зүйлсээ мартахгүй бол бүгдийг нь санаж байхаар тэмдэглэж үлдэнэ. Такаши Думмэгийн зааланд ирж Японы төв банкыг оруулж ирэх ажилд тусалж хэлснээр хийх гэхэд Думмэ та надад тушаах ёсгүй. Би Японд биш Mūши бүлэглэлд ажилладаг гэхэд Такаши чам шиг дорд мал нэтлэгч Mūшигийн ачаар нэр хүндтэй болцоход надад үгүй гэхгээ юу? Японы хамгийн нэр хүндтэй хүн нь би шүү гэхэд Думмэ. Би ноён тэгээд цэрэг гэсэн үгэнд дургүй. Ахиж миний газар дээр надад тушаах гэд үзвэл өөрөөр ярин шүү хэмээн түүнийг үрж шийднэ. Хааны цэргийн агтемд угсаа гарлаа өөрчилж орсон хүүхдүүд шөнөөр Иваны түлхүүрийг хулгайлж агуулгаас буу аван бэлтгэл хийдэг байлаа. Тэдний зорилго нь хурдан зэвсэгтэй болж өшөө авах. Энэ орой тэдний нэг нь Иванд баригдаж улмаар найзуудаа аврахын тулд амиа алдна. Үүнийг харсан Юужин та нарт одоо 2 сонголт байна. Ингээд нэг нэгээрээ амиа алдах, эсвэл өөрийгөө бэлэн болтол суралцах. Хэрв сүүлийнхээ сонгуул би ч та нарт туслах болно гэж хэлдэг. Иван туслахтай хандан эрмүүхүүд итгэж энэ хүртэл ирж байдаг. Энд хинж байхгүй юм шүү. Муу ардын армийн хүмүүсийн хүүхдүүд миний өөдөөс гарч ирсээр байна гэд туслахтаа би таны хадмынхныг хүүс тэмтэрнэ. Чи нэгдэн үсттэй. Чи ганцхан хадмаасаа л урууж байна. Харин би усаасаа урвсан. Зүгээр үсттэй. Хоёулаа сайн ажиллаа хэмээн яалж аргагүй тулгадаг. Иван гуусан ноёны дэрж төмөрцөн барих ажлын яг гол нь танай гэр байгаа тул улсын ажил саад болж байгаа хэмээн үзэж байрыг нь улсын мэдээлэлд авлаа гэд шууд нураач хэлдэг. Үүнийг харсан гуусан ноёны бие муутахад Иван энэ удаа ингээд орхив. Дараа ирэхэд бүгд нүүсэн байх ёстой шүү. Үгүй бол бүгдийг чинь устгах гэж хэлв. Ноён орой өөрт ажиллаж байсан зарцснаар цуглуулж энэн дээр төмөр замын ажлаас хол байрлах тарийн талбайн газрууд байгаа. 20 болон 30 жил гэж ангилсан байгаа. Энэ бол та нарын ажлын үр шим. Та нарын газар гээд ажилчдаа газартай болгодог. Тэгээд газраа японочдод яасан ч өгч болохгүй. Сайн арчилж тордоод үр хойчтой өвлүүлэн үлдээж жусан улсыг хамгаал гэж загтдаг. Бүх ажилтнад нь сэтгэлэн барьж дийлэхгүй баярлаж байгаа илэрхийлж мөн өвгөний төлөө санаа зовж байлаа. Энэ мөчөд Исүний нөхөр түүнийг өвөөгөөсөө жаахан ч болтугай газар хулгаал бүгдийг нь ядуу гуйлагчдад өгөхгүй юу хэмээн зодож чамайг хүү төрүүлэхгүй байхад хамт байсан шалтгаан бол өвөөгийн чинь хөрөнгө хэмээн зодож байхад гүү ноён орж ирэм үү эмд би энэ хугацаанд Исүнийг чиний тушаалаар хулгай хийгээд байгааг мэддэг байсан. Гэвч өөртөө учраа олог гэж чимээгүй дисч чамайг охиныг нь сайн халамжлаарай хэмээн захиж эд хөрөнгө үр хүүхдээ хүртэл өгсөн. Харин одоо бол тэхгүй шүү хэмээгээд Исүнийг аваад явдаг. Гуу ноёны гэрээс мэдээлэл дамжуулж улмаар баригдсан хөөгцөн тариачин Думмай дээр ирж гуу ноён бүхий төрөнгөө зарц туслахуудаа тарааж өгсөн. Би тэднийд 20 жил ажилласан ч одоо юу ч үгүй гар хоосон хоцорлоо.
Тэгээд энэ бичгийг би арай гэж олсон. Энэ бол дайнд хөрөнгө оруулсан бичиг. Энийг үзүүлбэл тэр урагч болж болно. Та надад хэр ихийг өгч болох вэ гэхэд Думмай. Чи маш зөв сонголт хийлээ. Өөр хүнд биш зөвхөн над дээр ирсэн чинь сайн хэрэг. Энэ мэт юмны амийг дуугүй болгох гэхэд туслах нь хоолойг нэрчв. Гуйсан ноён Думмайд өөрийн газар эд зүйлсийн бичгөө өгöd чамайг мөнгөний төлөө юу ч хийхээс бусдаггүй гэж сонссон. Тиймээс энийг аваад охиныг минь хамгаалж өгөөч гэж гуйгаад Юужинд хандан чи чусоныг сүрхийг хармааргүй байна гэсэн бидтэй. Би бас хармааргүй байна. Тиймээс тэр Япон хурандаа хөнөөж өгөөч гэхэд Думмай. Би хамгаалж байхад тэр яагаад хороож байгаа юм бэ? Хэмээн асуухад ноён бүхэл аргаар хамгаалдаг нэгэн. Замдаа ямар саад байхыг хүлээн зөвшөөрч чаддаггүй нэгэн. Энэ бол хашаад авч орж ирдэг, хаалгаар орж ирдэг хоёр хүний ялгаа гэж хэлв. Юужин яагаад Иван биш Япон цэрэг юм гэхэд гуу ноён. Иван жусан хүний гарт өгөж болно. Хэрв жусан хүн тэр Япон цэрэгийг алах бол Японд жусан руу дайрах шалтгаан гарч ирнэ. Тиймээс л Америк цэрэг чамд боломжийг олгож байна гэхэд Юужин. Та надад үнэхээр харгас хандлаа да гэхэд гуу ноён. Чи намайг буруутга. Би чиний тэнгэр тасаж байгаа хар шувуу болж байна гэж хэлв. Маргааш нь гуу ноён таалалт өгсөн байлаа. Тэрээр гэрээслэлдээ намайг 5 өдрийн дараа энгийн оршуулгын тэргээр оршуулж миний оршуулгад оролцох хүсэлтэй хүмүүсийг гарал угсаа хамааралгүй оруулаарай. Учир нь энэ улсад надад туслаж байгаагүй нэг ч хүн үгүй хэмээн бичсэн байлаа. Өвөө нас орохынхаа өмнөх орой ээшинд чи бол миний харж байгаагүй занааштай хүн. Аав шигэ биш. Тэгэхээр ээжигээ дурайсан бололтой. Энэ чиний ээж аавын зураг. Цааштай чи хадгал. Харин тэр үед үхмээр байна гэхэд чинь явж өөх гэж хэлсэнд уучлаарай. Амьдр. Заавал амьдр ээшинаа гэж хэлсэн байлаа. Оршуулах ёслолд хаан ирж оролцдог. Үүнийг харсан Иван бүхэл бүтэн улсын хаан байж нэгмөө өвгний оршуулах ёслолд ирж бүр 2 удаа мөргөж байгаа нь ямар инээдтэй хэрэг вэ? Бусад орны дог тухай болохгүй юу? Гэхэд хаан хажуунаасаа суршиг юм аван түүний нүүрлөө шавхуурдаж өнөөдрөөс чамайг үүрэгт ажлаас чинь чөлөөлөө гэхэд Иван тэгээд удахгүй сүрэх улсын албан тушаал надад хэрэггүй хэмээн хаан руу таягаараа зандчихад Жан Анчин түүнийг түлхэн унгана. Ууралсан Иван Жан Анчин чамайг би өөрийн гараар дуусгана муу бузар навш гэхэд Жан Анчин тэгээ чамайг би үргэлж хүлээдэг байсан гэхдээ зэрэгцэн Иван түүний гар дээрх сорвийг нь харж хөл рүү нь буудсан хүү мөн болохыг таньдаг. Өшөрхөж ууралсан Иван оршуулгын үеэр гуу ноёны гэр бүл рүү дайрдаг. Энэ өдрөөс хойш ээшийн болон тэдний гэр бүлийнхэн алга болсон байлаа. Энэ бүхнийг сонссон хинаа бусдад адлагдсан хүний үр хүүхэд гэдэгтээ маш ихээр шанална. Ээшинийг өвгийнх нь 49 хоног дээр барихаар төлөвлөсөн байдаг. Энэ үед Исан буюу Варчин хайж нэгэн хүн зав авахад ирдэг. Жума түүнийг залтан нуурын хамгийн гүн хэсэг тавиачин живүүлж өөрөө арай хин уснаас гарч ирэхэд Такаши аль үжи ирчихсэн байх ба Жумаг буудаж хөнөөн. Түүний зогцсоныг олны нүдэн дээр дүүжлэн харуулж жусончуудыг өмүүлж байв. Гуу ноёны гэр бүл 40 соногийг нь хийчгээд гарч ирэхэд японочдод дайрч тэд чадлаараа тэмцэлтэн. Аюулд орсон Хераныг аварж байсан хамаан хүртэл буудулдаг. Хээсо хүртэл анхудаа хүн хүнөөж түүндээ маш ихээр сандарна. Бүгд дуустгийн даваан дээр Исан хурж ирнэ. Удалгийн ардын аримхан ээшинтэй хамт ирж японочдыг буулгаж авснаар энэ анги төгсдөг. 2 дугаар анги. Жумаг өндрөөс дүүжсэн Такашиг Юужин цохиж буугаад энэ анги эхэлнэ. Такашиг зогхоход бүх цэргүүд нь бууга агсахад Юужин ахин Такашиг цоглоо. Такашигийн туслах Юужиний гарлуу буутахад Юужин Такаши руу дайрсан хിവэр. Энэ үед Кайла Такашигийн туслах руу буудаж ахин буудвал миний болохгаар тархийг чинь зад буудан шүү хэмээн сүрдүүлнэ. Гэтэл Такаши Юужин тэр эмэгтэйгээс би хариулт авах гэж байсан. Харин чи хариулчихлаа. Бараг миний сонсохыг хүсснийг чи хэлж эхлэе гэхэд Юужин чи бол цэрэг хүн цэрэг хүнтэйгээ тулалдах ёстой байсан хэмээн маргалдана. Жумаг харсан Жан Анчин буулга миний их нэрийг хэмээн уйлахад Юужин тэр хүн бол ордны хамгаалалтын ахлах талигаачид хүндэтгэл үзүүлж буулгана уу гэхэд Такаши чи миний хүссэн хариултыг өгөөд л байх юм да гэхэд Юужин бууга чиглүүлж буулга гэхэд Такаши би чамд хариугч нь барина гэхэд Юужин харин би чамайг алнаа. Алга хамлалт өгсөн. Сая сэтгэл шулуудчихлаа гэж хэлв. Mūши бүлгийн толгойлогч ирж Думмайг миний хүү хоосон гартаа жусан дээрээд юу олж авав? Хэр их цус урсгаж, хэр их айцыг мэдрв гэж асуудаг. Жума бол Жан Анчны хувьд энэ дэлхий дээрх цор ганц гэр бүл нь байсан юм. Жан Анчны гуниглагыг харсан хүн бүрт энэ мөч тун хэцүү байлаа. Исан гуу ноёны гэр бүлийг манжуур явуулахар болдог. Харин ээшийн эндээ үлдэж асуудлыг зохицуулахар болоход хамаан ихэд санаа зовно. Такаши өчигдөр муу бууцсан туслахтаа олигтой өнөлж чадахгүй гэж яах гэж хараал эзэн жусончуудын өмнө тэнэг байдалд орж байгаа юм хэмээн түүнийг хоёр цэрэгтэй нь буудаж одоо ялагдсан цэрэг байхгүй боллоо хэмээдэг. Такаши Mūши бүлэглэлийн толгойлогчдод ирж элтэ Думмайг өднө. Энэ үед Гэмулла сүмдэр болсон явдлыг цэрэг нь илтгэдэг. Тэдний бүх хүн үгсэн байв. Ээшийн улаан салхин цэцгээр Юужинд ирснээ мэдэгдэж Думмайд ч хэдэн сарын төлбөрөөр урьдчилаад төлсөн байлаа.
Думмэ Южин хоёр Иваныг хороохоор явж байж магад хэмээн Эшиний араас яарвчлана. Хянаач мөн аавтайгаа уулзгаар очиж байлаа. Бүгд тэнийг дор. Эшин Иваны гэрт нууцаар орж чамайг алхаар ирлээ хэмээн нүрээ ил гаргахад Иван түүний ээжийн хэлсэн үгийг бодож заналтайгаар инээн тэр муу хүүхний үг нэг л эвгүй байсан юм а. Ингэх гээд байж л дээ гэж зогтох гэж байгаад хид хид буудуулж эцэстээ нас ордог. Юужин болон Думмэг ирэхэд Эшин зогтож амьдсан байв. Хянаг орж ирэхэд Думмэ битгий хар гэх боловч Хяна ядчил миний эцэг шүү дээ. Би салах ус хийж хэрэгтэн өөр хүн болгоно явцгаа гэж хэлв. Ингээд Япон эмчиг ирэхэд Хяна бичиг унгаж үүнийг ав гэхэд эмч бичгийг авах үед Хяна баруун гартай байх нэ химээж шууд толгойн тус газарт нь бууддаг. Ингээд эмч Иваныг хөнөөсөн болоод гэрээслэл үлдээж орхино. Гартаа шархавсан Южиний замыг тосон Такаши байж байв. Иваны нас орсон мэдээг сонин дээрээс уншсан хүмүүс их л баяртай байлаа. Харин Хисо бол Эшин санаа зовж тэр нуугдахаар над руу ирэх болов хэмээн санааширна. Иваны амь насны төлөө жусонч тэр Японч тэр аль нь анхаарсангүй. Бүгд л түүнийг заваан ураг чимээн цааш түлхдэг. Дүршмэл Хянаатай уулзан эмгэнэл илэрхийлж ээжийг нь мөн олоход тэр нас орсон байсан. Чамайг амьдраасаа гэсэндээ тэрийг хэлж чадаагүй юм гэхэд Хянаа өнөөдөр би ээж аав хоёроо хоёуланг нь алдлаа. Би таныг алах болно. Хүлээж байгаарай гэж хэлчихэд явж одно. Жусооны талаарх мэдээллийг цааш дамжуулж байсан Лёго Южин төчмөлд барьж өгөн та бол миний мэдих Жусооны хамгийн башир хүн сүрдүүлэхтэй сайн учир та үнийг зохицуул гэхэд төчмөл чи Жусоонд ахин том тос хүргэлээ. Нюх хүсэж байна. Ахин нэг уулуу гэхэд Южин хиндэ ч юуч битгий үг. Өөрийн гэсэн уулч үгүй байж хэмээгээд салцгаав. Япончууд ардын армийнхныг олж ирэн эрүүдэн шүүх боловч тэд ганц ч үг хэлэх бүхэл яолдовч үгүй. Тэднээс Эшин Эсан зэрэг толгойлогчдыг нь асуухад тэд мэдэхгүй гэсээр байлаа. Хоёрыг нь бусдынх нь нүдэн дээр буудаж, бусдыг нь алалгүйгээр зэрэмдгэл хэмээн үүрэг өгдөг. Такашиг эмчийн өрөөнд байхад нь Жан Анчин Южин хоёр гинэт дайрж улмаар түүнийг жумаг дүүжилсэн газар толгойд нь хар удхийн амьдаар нь дүүжилж орхидог. Такаши буумагц хүзүүндээ байгаа бичгийг унш гэхэд Жусооны ардын арим Японы хурандагийн амийг хэлтрүүллээ хэмээн бичиж хүзүүнд нь пайзуулгсан байв. Такашид цэргүүд нь анхаарлаа хандуулж байх хооронд ар хонгоор нь ардын арим Японы хорих газарт дайрж хүмүүсээ чөлөөлж авдаг. Такаши маш ууртайгаар хаан бараалхан өчигдөр танай хамгаалтын ахлах манай руу дайрч найрамдалт харилцаанд сэв суулгасан гэхэд хаан танай улсад яадгийг би мэдэхгүй. Манай улсад бол яриаг би эхлүүлж асуултыг би тавьдаг юм. Жан ахлагч өчигдөр шүнжин намайг хамгаалж хонсон. Чи бүхэл бүтэн улсын эзэн хааны өргөнд сэлэмтэйгээ орж ирэн намайг буруутгах гээв. Хэдийгээр би жижиг сул дорой улсын хаан боловч нийгмийн хурандааг цааш нь харуулах эрх мэдэлтэй шүү хэмээн амигийн таглана. Жан ахлагч хаанд та яагаад худал хэлсэн юм бэ гэхэд хаан өчигдрийн хийсэн зүйл чинь намайг хамгаалснаас өөрсгүй. Би чиний өнгөрсөн амьдралыг мэднэ. Чи тэр үед намайг хамгаалсан. Харин би та нарыг хамгаалж чадаагүй. Олон жил гэмшиж өөрийгөө гисгээсэн гэв. Жан Анчны хамгийн их гомдол тээж авдаг зүйл нь энэ асуудал байсан билээ. Колоничлогдсон иргэдээ хамгаалахын тулд юу ч хийгээгүй орхисон нь өнөөдрийн Жан Анчин бүтээсэн гэж хэлж болно. Юужийн далхны газар орж ирэн далхны худалдаачин ардын армих гэдгийг нь мэдэж байна гэсэн шиг тэр эмэгтэйгээс сураг сонсомоор байна гэж хэлээрэ гэж хэлээд Эшин Жусооны төлөө тэмцэж байгаад өхмөр байна гэж хэлснийг сандаг. Эшиний тухай бодон алхаж байтал Эшин намайг хайгаа юу гэснээр Жусоонд маш хүнд цаг үе тохиож байна. Манай гэр бүл сүрсэн цаашаад намайг хүлээх хэрэггүй. Хоосон итгэл романс үүсгэлгүй мөр мөрөөрөө явцгаая гэж хэлдэг. Юужин би чамайг хүлээж байгаа гэдэг нь чамд юуч биш юм уу? Би чамд сүргээгүй гэж үү? Хүлээх хэрэггүй ажилтай гэхэд Эшин би чамайг амьдраасаа гэсэндээ л гэхэд Юужин тэгээд би чамайг харахгүй бол өчөх гээд байна. Чамайг хаашаач явсан би чамайг хайж очино. Чи надад өртөө би чамайг хайж очоод өрөө төлөөлнө гэж хэлээд тэд залцгаадаг. Хааны академийн сурагчид Юужин дээр ирэн бид Иваныг өгснээ дараа тэр ганцаараа энэ улсын дайсан биш гэдгийг ойлгосон. Бид эх орныхоо төлөө тулалдмаар байна. Бидэнд туслаач хэмээн гуйснаар тэд бэлтгэлдээ илүү их шамдах боллоо. 1904 он гэхэд будааны үн алтны дайтай өссөн байх ба Япон, Орос хоёр улс дайсагнаж эхэлсэн байлаа. Хинэн ч алсан энэ дайнд Жусон том гарцтай. Хино Хисо тандан Жусон уйлж байснаас хадсан дээр юмсан гэхэд Хисо одоо Америк аль талд орхоос л хамаарч үрдэн гарна гэв. Орос Япон хоёр дайдна гэдгээ албан ёсоор зарласан байх бөгөөд Кайлыг Японы арим руу хуваарлсан байлаа. Кайл өөрийн эрх мэдлийн хүрээнд Юужиныг Америк руу буцах тушаал гаргуулж чадсан байв. Юужин Жусоод үлдэн гэхэд Кайл чи энд үлдвэл яахыг чинь мэдэж байна. Энэ бол миний тушаал. Эх орондоо буц гэж шулуухан хэлдэг. Думмагийн толгойлогч Думмад итгэхэ болсон байв. Түүнийг Япон уу Жусон уу хэмээн мөшгүүлдэг.
Мөн толгойлогч болон Хаяши сайд нар мөн түшимлийг хороохоор тохиролцдог. Думмегийн баруун гар таныг толгойлогч харж байгаа. Та битгий орол гэхэд Думме би үгсэн ч хамаагүй хамгаалах ёстой хүний хамгаалах ёстой гэснээр гарч авна. Думме Хина дээр ирэн мөн түшимлийг тэд барьсан. Чамаагч барьж мэднэ. Зүгт гэхэд Хина би мууч сайн ч Жусоны тагнуулж гэснээр хаанд мэдээг дуулгадаг. Ингээд ардын арим хөдөлж эхэлнэ. Хааны нууц бичгийг Япон руу нууцаар оруулах ажлыг Эйшийн сайн дураараа хийхээр болдог. Тэгээд Южин дээр очин намайг Америк авч яваач хэмээн гуйснаар энэ анги төгсдөг. 21 дугаар анги. Эйшийн Америк аваад яваач гэхэд Южин чи ямар ч хүчин чармайл гаргахгүйгээр намайг ашиглах гэж байна. Гуйхын оронд хайртай гэж хэлсэн бол чамтай хайртай, чамтай хамт баймаар байна гэж хэлсэн бол би тэр худал үгэн чинь сохорч чиний төлөө бүхнийг хийх байлаа. Намайг ашиглаж аль хүртэл явах гэсэн юм. Гэхэд Эйшийн Япон гэхэд Южин энэ эмэгтэй үнэхээр аимшигтай юм а гэж хэлнэ. Такаши цэргүүдээ аваад буудлаас яг гарах гэж байтал буудлын эрэгтэй зөөгч Хинад эзэгтэй хурандагийн өрөөнд нэг хар зүйл орчих шиг боллоо. Хулгайч байж магадгүй гэхин тэр Хина аль болох мартуулах гэсэн чи Такаши болсон хойно юу гэж зүгээр орхих билээ дээ. Жусан босгочийг хурдан барь. Цэргүүдээ бүгдийг нь энд дуудаад энэ буудлын булан тохоо бүрийг шалгах гэж өргөв. Хина яаралтай Южинд тохоо өгснөөр Эйшийн тэндээс гарч Хисогийн өрөөнд ордог. Такаши Южиний өрөөнд орж ирэн хааны бэлгэлсэн Жусоны төрийн далбааг олж харна. Үйл явдал хажуу өрөөр шилжихэд Эйшийн Хисогийн өрөөнд түүний бүсгүй мэтэр жүжиглэж цэргүүдээс бултаж чаддаг. Япон Оросыг ялж шагналдан Жусоныг авах гэсэн төлөвлөгөөтэй байлаа. Хисо цэргүүдийг сатааруулж Южин дээр Такашиг саадуулж буун дуу гаргаснаар Эйшийн тэндээс цугтаж чаддаг. Южин Жан Анчинд гуу ноёны хүслийг гүйцэхээр шийдсэн. Тэр хатуу хөгшөнд өгсөн амлалтаа биелүүлж Такашиг хороохоор болсон ч би өгөж болно. Амьд үлдсэн ч их орондоо буцах хэрэгтэй. Тиймээс танаа авахаа бид хоёр зам салханд хэмээн хэлдэг. Жан Анчин Жусон чамд маш их өртөө боллоо гэхээс үрзүүл хэлсэнгүй. Южин Эйшийн хоёр мөнгөөр юуг л бол юу хийдэг хоёр дээр очин хуурамч гэрлэлтийн бичиг хийлгэж байгааг Хисо мэднэ. Тэгээд тэд бие биенээ үнэхээр олжээ хэмээн боддог. Эйшийн Южинаас хариугаа авах гэж ирэхэд Южин ширээн дээр лов гэж бичээд бүгж өгч энэ миний хариулт гэж хэлээд бүгжөө зүлгэж энэ бүгжний утга бол энэ нэмэгтэй миний хайртай эхнэр гэсэн утгатай. Баруунд эрэхтэй нэг өвдөг дээрээ сүгдөөд дөлгөөхнөр нэмзэглэж гэрлэхийг гуйдаг. Би чамайг анх хармагцаад аюултай шийдэмгийн эмэгтэй гэдгийг чинь мэдсэн ч сайн болчихсон. Энэ миний сонголт учир миний өмнөөс харамсах шаардлагагүй гэснээр Эйшинийг Америк авч явахаар болцгоодог. Южин сурагчдаа сүүлийн хичээлээ орж тэднийг одоо бэлэн болсон гэдгийг нь хэлээд арслангаар өдөрдүүлсэн хоньны арим, хоньор өдөрдүүлсэн арслангийн армийг ялж чадна гэсэн үг байдаг. Тиймээс та бүхэн ямар ч үед эх орноо хамгаалж арслангаар өдөрдүүлсэн хонь гэдгийг санаж яв хэмээн цагтаг. Южиныг явах болоход Думми маш ихээр гуниглана. Мөн орчуулагч Ми Япон энэ дайнд ялбал Жусон тавган дээр хоолол болно. Яагаад Америк Жусоны талд орохгүй байгаа юм бэ гэхэд Южин Америк болон Британи Япон нийт 41 сая доллар зээлүүлсэн. Түүний 40% нь дайнд зарцуулагдаж байгаа. Энгийнээр бол хоёр улс Японыг ялуулах гэж тохиролцсон гэсэн үг. Тиймээс Америк огт Жусонд туслахгүй гэдгийг тайлбарладаг. Южин явахаас өмнө Думметай уулзаж буцах замдаа өвгний амлалтыг биелүүлэх санаатай байгаа гэхэд Думме тэгэх хэрэггүй. Удахгүй Японд баяр болж галын наадам болдог. Тэр үед хийвэл буун дум мэдэгдэхгүй. Илүү аюулгүй гэж хэлдэг. Америк маягаар хувцалсан Эйшинд Южин ахин дурлана. Японы хэлээр амжилттай нэвтэрсэн тэд эндээс салцгаахаар болно. Южин Эйшинээс хамт явахыг гуйсан ч Эйшин би хамт явахыг маш их хүсч өдөр бүр мөрөөддөг байсан. Гэвч ганцаараа амьд үлдэхийн тулд эх орноо орхиж чадахгүй. Энэ хүрээд салах тавилантай бол ингээд салцгаая гэснээр жинхнээсээ салцгаадаг. Эйшин Японы гудамжаар ганцаараа явж байгаад аюулд орно. Энэ үед аавынх нь найз ээжийнх нь хамаатан гих хүн гарч ирэн түүнийг хамгаалдаг. Mūшийн бүлэглэлийн толгойлогч мөн түшимлийг барьцаалж чи нутагтаа иргэн очиход урагш нэрээр очих болно. Харин бидний үгээр явбал чамд мөнгө, хүүхэн, эрх мэдэл бүхнийг өгнө. Чи аль сайныг нь сонгож болно. Юу хүсэж байна? Гэхэд мөн түшмэл би чиний хэлийг ойлгохгүй тул тэгж амаа бударлаад юукгүйгээд хэлээ тасгаазах гэж оролдоход түүнийг болиулна. Хина ээжийнхээ шарил дээр ирж түүнийг нас орсны дараа мөн ноён ээж дээр нь жил бүр ирж залбирдаг байсан гэдгийг мэдэж авдаг. Хина би одоо өнчин болчихлоо хэмээн уйлахад Думме би аль эртнээс л өнчин байсан. Өнөөдөр сайн уйлж аваад маргаашнаас шинэ мөрөөдөлтэйгээр Хина биш Янва нэрээрээ амьдар. Цүгэндээ буу биш будаг шунхиж өрөөндөө туйлзуур сэлэмний оронд үсгэлэнтэй зураг үлэг гэж түүнийг тайвшруулахад Хина чи гинэд өгөх гэж байгаа хүн шиг яагаад байгаа юм бэ гэхэд Думме би сайн залуу биш муу залуу. Муу залуус богино настай байдаг юм. Тэгж ojил сайн залуус олон болдог гэж хэлв.
Хина түүнийг тэрвэрч надаас өмнө өгч болохгүй шүү. Би чамаас илүү муу хүн байна. Тэгээд миний дараа өгөхөөрэй хэмээн тэрвэрдэг. Арда армийн Кайлаар авруулсан өнөөх эмэгтэй мүүшийн бүлэглэлийг тагнаж байгаа бөгөөд тэдний цэнгдэг газар дуучин болсон байлаа. Баярын үеэр Южин Такашиг онлон өнөөх бүсгүйж арга зайл ашиглан мөн түшимлийг аварч чадна. Южин Такашиг эхлээд гар тэгээд хөл эцэст нь тархинд нь бууцнаар амийг нь авдаг. Думмэ үзмэрч хүүхэнтэй анх буудал таарлцсан ба буудлын эзэн энэ хүүхэн онгон тул 3 yen хэмээн думмэд авчирч өгөхүйд түүнийг хармагцаал их зовсон гэдгийг нь анзаарсан тул амийг нь аварч зүгт гэхэд тэр эмэгтэй думмэг дагахаар шийдэж өдий хүртэл хамт амьдэрсэн байдаг. Думмэгийн зөнч хүүхэн ээшний эсрэг мэдээлэл өгсөн байх ба думмэг түүнээс болж толгойлогчоос уруух хэрэггүй. Би үнийг чиний төлөө хийсэн. Тэр эргэж ирвэл би өөрийн гараар алхуулна. Тэгээд чи намайг алаарай гэхэд думмэ маш ихээр уурлаж одоо чамаас салах цаг болж гэж хэлээд өөрийг нь эргэж ирэхээс өмнө түүнийг явуул хэмээн туслахтаа даалгадаг. Ээшийн Южин хоёр тааралдаж 6 даруулчгаад салах хол хийгээд салах үед ээшнийг японочууд дагаж байгааг анзаарсан Южин усан онгоцондоо суулхийг буцаж гүн ээшнийг хамгаалахаар шийдэж эцсийн ганц сумаараа Японд Америкийн төлөөлөгчийн газрын сонхыг буудаад би бол нэгдсэн улсын усан цэргийн Ахмад Южин Чой. Энэ бол миний эхнэр хэмээн тусламж гуйж байгаар энэ анги төгсдөг.